Сайн манайхаа та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн дугаараар 2024 онд Англи улсад гарсан 71 настай Патрик Охород тохиолдсон хэргийн талаар ярьж өгье. 2022 оны 1 сарын 22-ны өдөр Англи улсын Ньюкасл хот дох Роял Викторийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт 71 настай Патрик Охород хүрэгдэж ирсэн. Түүний хэлснээр COVID-19-ийн нэмэлт тун хийлгэх шаардлагатай гэж эмч хэлсэн учраас тухайн тунг бол хийлгсэн. За хийлгэсний дараахан тунг хийлгсэн талын гар нь бол маш их өвдөж халууж чадж байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлсэн гэж эмчтэй бол хэлсэн ба. За эмч нь хэлэхдээ вакцин хийх үедээ алдаа гаргасан аль эсвэл вакцинаас харшил өгсөн тохиолдолд иймэрхүү шинж тэмдэг илэрч болно. Ноцтой асуудал биш гэж хэлээд антибиотик болон өвчин намдах эм бичиж өгөөд гэрлүүнд явуулсан байна. Харин гэрлүүгээ харсныхаа дараа түүний өвдөлт нь бол ерөөсөө зогсоогүй. Харин ч бүр гар дээр нь цэврүү үсээд арсных нь өнгө нь бол ноцтой өөрчлөгдөж эхэлсэн байна. Тийм ч учраас маргааш өглөө нь ахаад яаралтай түрүүн тусламжийн тасагт бол хүрэгдэж ирсэн. За эмчнэр түүнийг яг юунаас болоод энэ их өвдөлтийг мэдрээд байгааг нь онцлох ямарч боломжгүй байсан. За тийм учраас шууд цусны шинжилгээ бол авсан байна. Цусны шинжилгээ авсны дараахан түүнийг бол ховор тохиолдох амь насанд нь аюултай нэнгийн халдвараас үүсэх мах идэгч өвчин буюу некротик фастит хэмээх халдварт өвчөнд өртсөн тодорхой болсон байна. За халдвар нь вакцин хийсэн гэж үзсэн яг тэр тарилгын хэсэгт нь төвлөрсөн байсан. За магадгүй нэмэлт тун биш харин хорт бодис түүний гарлуун тарьсан нь уг өвчлөлийг үүсгэсэн байж болзошгүй гэж таамаглаж эхэлсэн байна. За энэ нөхцөл байдлын улмаас яаралтай мэс заслуул зайлшгүй хийх шаардлагатай гэж эмчнэр үзсэн. Ойролцоогоор 5-7 хоног эмчлүүл. За энэ хугацаанд бол эмчнэр эцэст нь хит өвчлсөн өгцсөн махны том хэсгүүдийг нь бол тайрж нинг түүний гарнаас нь чааш тарахгүй байх тал дээр нь яаралтай арга хэмжээг бол авч чадсан байна. За Патрик Охорын хувьд хит хитэн арсны шилжүүлгийн мэс засал хийлгэх бас яаралтай шаардлагатай болсон. Түүний гарт нь тарьсан хор нь адаметин гэх химийн бодис байх магадлалтай гэж мэргэжилтэнгүүд бол үзэжсэн. Яг тэгэхээр тухайн химийн бодис нь хүний арсанд хүрэх үед арс түлэгдэж байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлэх цэврүү үүсдэг учраас магадгүй энэ бодисыг түүний гартанд тарьсан бахаа гэж үзэжсэн. Гэхдээ яг 100% бас нотлох боломжгүй байсан. Ягаад тэгэхээр тухайн химийн бодисыг өмнө нь ямар нэгэн байдлаар хүн дээр хэрэгжилжсэн тохиолдол ерөөсөй гарч байгаагүй учраас ямар ч дээжээс нь шинжилгээ авахд яг энэ хорт бодисыг илрүүлээд ялгаж авах ерөөсөй ямар ч боломжгүй байсан байна. Патрикийн эмчнэрт хэлснээр 1 сарын 22-ны өглөөний 10 цагийн үед үндэсний эрүүл мэндийн төвөөс манад нэг эрэгтэй сувлагч ирээд COVID-19-ийн нэмэлт тунг бол хийсэн. За хийснийхэн дараахан ийм шимж тэмдэг бол илэрсэн гэж хэлсэн байна. Тухайн өдөр би бол гэртээ ганцаараа байгаагүй 20 жил шахуу хамтран амьдардаг найз эмэгтэй Jenny Lewтэй бол хамт байсан. За тэгээд сувлагч залуугийн нэрийг болохоор Raj Patel гэж өөрийгөө бол танилцуулсан. Тэгээд над руу хит удаа энэ нэмэлт тунгийн талаар загтал бас ирж исэн. За тийм ч учраас заавалчгүй энэ нэмэлт тунг хийлгэх шаардлагатай юм байна гэж би ойлгосон. 22-ны өглөө эрт над руу нууцлсан дугаараас өнөөдөр ингээд танаад очиж нэмэлт тунг хийнэ, тийм учраас та гэртээ байгаарай гэж сануулсан бас мессеж ирсэн гэж Патрик бол хэлсэн байгаа. Ингээд эмчнэр үндэсний эрүүл мэндийн төвөөс түүнд явуулж исэн загтлуудыг нь шалгаж үзэхэд хуурамч нэрээр хэн мэддэхгүй хүн загтал түүн рүү явуулаад байсныг нь бол олж мэдсэн байгаа. За ингээд магадгүй Патрикийн гэрт нь очиод хортой бодис тарьсан байх боломжтой юм байна гэж үзсэн учраас цагдаа шууд мэдгдсэн байна. Ингээд мөрдөгчөд Патрикаас яг юу болсон тухай асуухад тухайн сувлагч манай гэрт ирсэн. За тэгээд тэр сувлагч нэг тийм аялагтай англиар бол ярьжсэн. Ойролцоогоор 40 минут орчим болсон. За тэрний дараа цусны болон шээсний шинжилгээ бол давхар авсан. Тэгээд би түүнээс сүүлийн 3 сар шахуу ингээд нэмэлт тун хийлгэж байгаа. Дахиад заавал хийлгэх шаардлагатай мүү гэсэн чинь та ингээд өндөр настай учраас заавал хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Тийм учраас би ингээд тэр тухайн тунг бол хийлгсэн. Харин Патрикийн найз эмэгтэй Jenny-гийн хэлснээр тухайн сувлагч залуу Аз залуу байсан. Тэг ер нь манай хүүтэй нэлээд төстэй өндөртэй тийм залуу байсан гэж хэлсэн маа. Тэг Патрикийн найз эмэгтэйгийн хувьд Аз гаралтай. За ингээд мөрдөгчөд тухайн өдөр яг юу болсон талаар мөрдөж эхэлсэн маа. Ингээд Патрикийн гэрийн ойр орчмын камерын бичлэгүүдийг бол шалгаж эхэлсэн. Камерын бичлэгүүдийг шалгаж үзэх үедээ сэжигтэй байж болох үс нэгэн хүнийг олсон.
За тухайн хүн нь Патрик Женни хоёрын гэрээс ойролцоогоор нэг 10 минутын зайд байрлалтай очиж буудалд буусан байсан. За ингээд цагаан өнгийн машинтай тухайн машинаараа ингээд орж гарч байгаа нь тийм камерт бичигдсэн байна. За тухайн эрэгтэйн царайг бол сайн харах боломжгүй байсан. Хар өнгийн хүрэмтэй, хар өнгийн малгай өмссөн, нүрэндээ масктай. За тэгээд эмнэлгийн юм уу гэмээр бээлийн өмсчихсөн. За зочид буудлын өрөө одоо авахта тухайн эрэгтэй хуурамч бичиг баримт ашиглаж буудлын өрөөг бол авсан байсан. За тэгээ буудлын камерт бичигдсэн түүний дүрсийг харахад ер нь орж ирэх болгондоо ч юм уу эсвэл өрөөнөөсөө гарч явах болгондоо лифтээр биш харин ослын хаалгаар гарч яваад байгаа нь нэлээд сэжигтэй санагдчихсан байна. Мөрдөн байцаагчид тухайн одоо сувлэгч залуугийн унаж явсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нь хянаад зочид буудал руу яаж ирсэн болон яг хаанаас яг хаашаа бутсан замыг нь бол мөрдөж чадсан байгаа. За ингээх үедээ Ньюкаслийн одоо урд орших Стоктон дүүргийн Angleby Barwick гэх жижигхэн хотод бол тэднийг хүргэсэн. За түүний унаж явсан машин нь 53 настай Томас Кван гэх хүний гэрээс анх хөдөлсөн болохыг мөрдөгчд тогтоосон байна. За одоо Томас Кван гэж яг хэн болох талаар хэдүүлээ бочгон яриад явъя. За Томсын хувьд Хонконг улсад төрсөн 13 наснда Англи улсад ахлах сургуулаа төгрөөд дараа нь бол анагаахын их сургуульд суралцаж эмч мэргэжлийг эзэмсэн. За эхнэр хүүгийнхээ хамт тухайн одоо хотод бол амьдардаг байсан ба. Томс нь Патрикийн 20 хэдэн жил хамт амьдарсан Женнигийн том хүү байсан. За гэхдээ одоо яагаад ингэж өөрийнхөө гэр бүлийн гишүүн за ээжийнхээ одоо хамтран амьдрагчийн амь насанд хүрэх болсон шалтгаан нь зөвхөн өв залгамжлах эд хөрөнгийн шунлаас нь болоод үйлдэгдсэн гэдгийг мөрдөгчд олж мэдсэн байна. Мөрдөгчд сэжигтэн нэг төвгөө олчихсон хэд хэдэн нотлох баримтуудыг бас бүрдүүлчихсэн. Томас 2000 онд ээждээ нэг компьютер бэлгэлжсэн байна. Тэгээд тухайн компьютерт тагнуулын програм суулгацсан. За ээжийнхээ бүх захим санхүүгийн гүйлгээг нь хяндаг байсан ба. За ээж нь өөрийнхөө гэрээслэлдээ хамтран амьдрагч болох Патрик Охаригийн нэрийг нь бичээд хэрвээ би амь насаа алдвал байшингаа зарах бол шаардлагагүй харин Патрик цаашид амьдарч болно гэсэн зүйлийг тусгаж өгсөн нь Томсын уурыг бол нэлээд хүргэсэн ба. Үүнийг мэдсэн Томас ээжтэйгээ харилцаа нь ерөн жоохон муудаад ээжийнхээ гэрээслэлийнхэн талаар ч гэсэн нэлээд таагүй удаа хүлээж авсан ба. Томсын хувьд ээжийнхээ хамгийн хайртай хүн учраас ихэнх эд хөрөнгийг нь өвлөж аавна гэдэгтээ бүр итгэчихсэн. Тийм байхад нь ээж нь байшингийнхаа гэрээслэлд хамтран амьдрагчийнхаа нэрийг тусгаад өгсөн нь одоо нэг ёсондоо Патрикийн амь насанд хүрэх хамгийн том шалтгаан болсон. Тухайн өдөр тэдний гэрт нь очисон сувлэгч гэд залуу нь Томас байсан байгаа. Тэгээ яагаад одоо ээж нь хүүгээ танихгүй Патрикч тэр одоо хамтран амьдрагчийнхаа хүүг танихгүй тийм байсан бэ гэхээр яг уу тэр чинь хоёулаа 70 гарсан хүмүүс байсан. Нөгөө дээгүр одоо арьсаа борлуулад тэгээд сахал ингээд химэл сахал наацсан. Үсээ бас ингээд химэл ус зүүцэн. Тэгээ нөгөө маск зүүцэн байсан учраас ерөөсөө нөгөө хүүгээ гэж таниагүй. Гэхдээ ээж нь манай хүүтэй ямар адилхан өндөртэй юм бэ л гэж тухайн сувлэгч залууд хэлээд л өнгөрсөн болохоос яг бас тухайн сувлэгч залуутай удаан ярилцаад ч юм уу янз бүрийн зүйл асуугаад ч юм уу тиймэрхүү зүйл ерөөсөө болоогүй. 40 минутын дотор гялс нөө тариагаа игээд шинжилгээ авчаад гэрээс нь айгүй хурдан яарад гараад явсан гэж нөгөө Женни бол хэлсэн. Томс ч өөрийнхөө англиар ярьдаг аялгаа ч гэсэн өөрчилчихсэн. Одоо тэр аялга нь хэд давмгаалсан тийм англи хэлтэй байсан гэж. Тэгэхээр юу гэдэг нэг өдөр шидэл маргааш нь очивол энэ хэргийг хийжээгүй хэдэн сарын турш бодож тунгааж яг яаж хийх үү, уул мөрөө яаж устгах үү бүх зүйлийг удаан хугацаанд бодсны эцэст хийсэн учраас тэгээд дээрэс нь настай хүмүүс байсан учраас нэг одоо Томсыг байна гэж аль аль нь бүр бодоочгүй, төсөөлөжгүй. Хэрэг гарснаас 2-7 хоногийн дараа Томсыг гэртээ байхад нь цагдаа нараа гэрт нь очиж түүнийг барьж авсан байгаа. Гэрийнх нь гаражнаас хор бэлдэх орц найрлага болон түүнийг бэлдэж болох үз тоног төхөөрөмжүүд тэдгэрийг одоо яг хэрхэн ашиглах талаар мэдээллүүд тэгээд терроризмтэй холбоотой ном зэргийг бол олдсон. Томсын хувьд хэрвээ түүний энэ төлөвлөгөө нь бүтлгүүдэх юм бол одоо план Б гэсэн зүйлийг хүртэл бичээд тэмдэглээд тавьчихсан. Тэрэн дээр нь болохоор юу байсан гэхээр
Өндөр настай хүмүүс зориулсан өдөр юм уу эсвэл оройн хоолыг нь хэмт төлбөртэйгээр гэрт нь хүргэж өгдөг тийм үйлчилгээ байдаг. Европт ч гэсэн маш их байдаг. За энэ үйлчилгээний талаар Патрикэд одоо санал явуулаад та хэрвээ сонирхч ивэл ингээд манайх хямдхан үнэтэйгээр таны одоо өдөр юм уу орой хоолыг чинь бэлдэж өгч явуулчихъя гэсэн тийм санал тавиад хоолнд нь хор хийх ч юм уу тиймэрхүү байдлаар амь насыг нь хөнөөх бас тийм төлөвлөгөөтэй байсан байгаа. За Патрик Охарагийн хувьд арга хэмжээ маш хурдан авсны ачаар амьд өвлдөж хэд хэдэн удаа арьс солиулах мэс засалд орсныхоо дараа шүүх хуралд оролцох бүрэн чадвартай болсон. Томсыг хүний амийг санаатаагаар хөнөөх болон хүнд бэртэл учруулах зорилготойгоор энэ хэргийг хийсэн гэдэгтэр буруутгасан. Томсын хувьд гэмт хэргээ бол хүлээн зөвшөөрөөгүй, харин хорт бодис хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь бол жоох утгагүй санагдсан. Түүний эцсийн шүүх хурал нь 2024 оны 10 сарын 7-ны өдөр болж хүний аминд санаатаагаар хүрэх хүнд бэртэл учруулах зорилготой байсан зэрэг дээрээ өөрөө буруугаа хүлээж түүнд шүүхээс 31 жил 5 сар эрх чөлөөгөө дагасуулж шоронд хоригдох ялыг оноосон юм байна. Тэгээд бусдад одоо туслах, бусдын эрүүл мэндийг сахиулах маш том үүрэг хариуцлага умартаж өөрийнхөө мэдлэг чадварыг хүйтэн зэвсэг болгож бусдын амь насанд халтсан ийм хэрэг байлаа. Тэгээд ер нь шуналтай хүмүүс гэдэг маш аюултай гэдгийг бас энэ хэрэгээр харж болохоор санагдсан. За энэ удаагийн дугаараа бол үүгээр өндөрлөж байна. Та бүхэн маань юу гэж бодсноо комент хэсэгтээ хуваалцаарай. За тэгээд дараагийн дугаар хүртлээр түр баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Love you guys. Bye.